манай Улаанбаатар хот бол ерөнхийдөө агаарын бохирдолт ихтэй. Тоос шороо их байна, утаа уняар их байна, дуу чимээ их байна. Түүнийг л одоо сайжруулах додол мод одоо тарих хэрэгтэй байна. Энэ асуудлыг одоо яаж шийдэх вэ гэхээр зэрэг хамгийн гол нь өргөн навчит моднуудыг бол тарих хэрэгтэй. Яг өнгө үзэмжээ сайжруулахын тулд бас жимсний мод өөрөлд монсноос ихсүүлээд тарьж болох юм. Ер нь бол хамгийн их ач холбогдолтой мод бол улаас байдаг. Улаас бол маш их ногоо мас өгдөг учраас одоо саяны дутагдaltaй талуудыг бол засах одоо тэр үйлчлэгийг маш их сайн үзүүлнэ. Нөлөөдөл бол маш өндөр байдаг. Гэхдээ нэг улаасны нэг дутагдaltaй тал нь болохоор үрээ цацдаг. Өөр нь цацгаараа зэрэг хоёр гэрт урмна шүү дээ. Ээр эм зэсгүүд нь хоёр өөр модон дээр ургаж идэг. Ингээ ээр зэцэг нь хавар ингээд 5 сард зэсгэлэхээр зэрэг агаарыг бол ээр зэсгийн тоосыг цацдаг учраас юуны харшил үүсгэх нэг муу нөлөөтэй. Эм зэцэг нь болохоор зэрэг зэцгэлээд үрээ хаян 6 сарын ихээр үрээ хайж эхэлдэг. Тэр өөр нь болохоор зэрэг ингээд хийсэд байгаа нь бол хүмүүсийн хажиг хүргээд жоохон онцгой байдаг л та. Түүнээс үл харшил бол үүсэхгүй. Энэ дутагдaltaй улаасны дутагдaltaй талыг засахын тулд одоо хөвөнгөө улаас гэдэг селекцээр гаргаж авсан одоо Оросын Алтай ясгийн юунд бол гаргаж авсан тийм улаасыг одоо бид нарт тарьж. Тэгээ одоо бусад одоо энэ харагдаж байгаа энэ өөрөлд монс энэ бол ээлж дараалан цэцгэлээ шүү дээ. 5 сарын дундуур монсон цэцгэллээ, дараа нь өөрлөн цэцгэллээ. Голт бар бас их сайхан чимэглэлтэй, сайхан үнэртэй их том цэцэг гаргадаг ийм мод байдаг. Одоо голт бараар бол хүмүүс одоо сүүлийн үед бас амьд харшлага бас их хийдэг болсон байна те. Ингээд мод тарихтан бол энэ ургамалч бас өөрөө амьд амтан болохоо зэрэг өөрийн бас нэг онцлог амьдрах орчин шаарддаг. Усныхаа асуудлыг шийдчих юм бол говьроо хангаа ямар ч мод ургана. Бүр илүү ургана. Яагаад гэвэл ургах эртээ дулаардаг, орой хүүтэрдэг учраас ургах хугацаа уртаа. Тийм учраас илүү их өсөлт өгдөг юм билээ. Яг зөвөр услаагаа шийдэж чадахгүй нөхцөлд бол доошоо газрынхаа гүн рүү, чиг рүү үндсэн харуулж ургадаг тийм чадaltaй моднуудыг тарих хэрэгтэй. Энэ нь болохоор зэрэг хайлаас хамгийн их өргөн таригддаг. Хайлаас, жигд, сухаа, гүйлс энтер бол тарихад бол бас л энэ чинь гоё сайхан үзэмжтэй моднууд шүү дээ. Ийм моднуудаа бол сонгож авч тарих нь хамгийн тохиромжтой байдаг. Хангайд бол ер нь ямар ч мод ургана. Гэхдээ бол говийг одоо жоохон өсөлт удаан байдгийг. Яг бол их орой дулаардаг, эртээ хүүтэрчдэг болохоор ургах хугацаа богино. Одоо манай Улаанбаатарчууд алим тарина гэдэл хушуурч штэ. Одоо үүндээ бол бас алим тарихад бол говийнх нь дэстэ сайхан тарьж болох байх. Улаанбаатарын хувьд бол жоохон маш өндөрлөг хүүтэн байдаг учраас яг мод бол сайхан ургана. Жимсийг бол тийм сайхан том торнон ургах хурааж авах боломж бол жоохон бага хязгаарлагдмал. За салхитай газар бол бас л салхинаас хамгаалах зурус байгууллагад бас л улаас бургасаал улаас бургас өөрөлд монсоо авдаг. Ингээд бол хамгийн гадна талаар нь бол улаас бургасаа тарьчаад тэр хоёр модныхоо харалдаа одоо сөөлжүүлээд өөрөлд монсоо тарих юм бол энэ бол хамгийн ягт сайн салхин хамгаалт болж байна. Намхтай чиг ихтэй газар бол бас тэр болгон мод бол охирон жумаатай идэг. Ер нь намгарахаар чигэрхэг газар бол бургасал ер нь хамгийн тохиромжтой та. Бургас байна, голт боролцоо нь байна. Одоо нам дагаад хус эднэр бол харин тийм чигэрхэг газар бол сайхан хурд өсөлт сайтай их сайхан ургана. Ер нь бол тэгэл өөрийнхөө одоо мод тарих гэж байгаа газрынхаа онцлогийг сайн мэдчихэж модныхаа төрлийг сонгож авах юм бол илүү амжилтанд хүрэх юм байна. Навчит мод бол ургалт өсөлт сайтай болохоор ер нь ус чигийн тохируулалт өгөх юм бол ер нь хаач сайхан ургана. Шилмүс мод бол нэлээд явдалтай байдаг. Шилмүс модыг бол одоо нарс гэхтэл нарс бол тийм хүнд шаврын хөрсөнд бол ургаж чадахгүй. Эсэрхийг хөнгөө хөрсөнд ургадаг мод. Гацуур бол тийм нэлээд чигээ дагсан шаварлаг
тийм хөрсөнд илүү сайн орно. Одоо энэ гадуур хүмүүс нэг шууд ойгоос авчирсан мод зараад байна шүү дээ. Энэ бол одоо ургах магадлал том бага. Одоо тэр улсууд жоохон яаж ухаж авсан. Уулын зөв ухаж аваад шилжүүлж тарих юм бол үнцийн гатаалгүйгээр ингээд тарих юм бол бас ургах боломжтой байгаа. Гэхдээ тэр болгоныг хүмүүс биелүүлж чадахгүй байгаа учраас хүмүүс одоо гацуур аваад тарилаа, нарс аваад тарилаа гэдэг энэ амжилт муутай болоод байгаа гол учир нь бол үндснийхээ хамгаалтыг буруу одоо муу хийгээд байгаатай л холбоотой. Хүмүүс ингээд мод тарьчлаа одоо манай мод ерөөсөө ургаж өгөхгүй юм бэ очиж үзэж өгөөч гэсэн тийм хүсэлтүүд их ирдэг л да. Тэгээд очиод үзэхээр зэрэг жижигхэн ийм нарийнхан ийм нөхөх чаа тэгээд тэр доор аач хийсэн байдаг. Нүхнийхээ яралд наавчаас суулгацсан. Тэгэхээр зэрэг тэр мод ургахгүй. Яагаад гэвэл тэр хөрс халж ээж тэгээд үндэс сайн хөгжиж мод дээшээ ургана. Тэгэхээр зэрэг мод тарьж байгаа хүн бол хамгийн анхаарах юм юу вэ гэвэл тэр модны үндсийг хамгаалах хэрэгтэй. Үндсээ сайхан зөв одоо шорооныхоо холт центрийг одоо зөв бэлтгэжээж тэгээд зөв төвшөнд суулгажээж бас өөр дүнтэй ургуулах юм байна. Одоо нүхэн болохоор ер нь ямар ч модонд ер нь дунджаар нэг 50 см гүнтэй 60 см диаметртэй тогоо гаргаад ухчих хэрэгтэй. Тэгээд доор нь тэр том нүхний чинь яралд нь суулгах биш байхгүй. Доор нь тэр үндсээ хөгжих шороогоо бэлдэж хийж байгаа. Тэгээд дээр нь одоо тарих гэж байгаа модоо тавиад одоо үндсээ шороогоор гучиж өгнө шүү дээ. Тэр гучаад ингээд дуусахад тэр шорооны төвшин бол нүхнийхээ амсараас нэг сайн алга дараа нь доор байхад л яг зөв суугдана. Яагаад гэвэл тэр дэлгэмүүд ийм байгаа юм чинь нар чөлөөтэй тусна, хөрс хаалж өгнө. Тэр модны үндсэл ургах бүрэн боломжийг болдож байгаа. Шороогоо яаж бэлтгэх вэхээр зэрэг субстрац гэж нэрлэдэг байдаг. Одоо холимог шороо бэлдэж өгөхтэй. Энэ юу гэдэг вэхээр зэрэг заавал хар шороо гэдэг байхгүй. Одоо ямар ч газар усан шороо гарна штэ. Хүрэн хөрс байж болно, хар шороо байж болно тийм ээ. Тэрэндээ тэр хөрсийн чулуунаас нь салгаад ширэг ургамлынхын үндснээс нөхөө ухчихтаа салгаад оволчих штэ. Тэгээд тэр хөрс чинь 40% нь 30% нь бууц болохоор ямар ч малах байж чадна. Хойны ямааных бүр илүү сайн байдаг. Ягаад гэвэл жижигхэн учраас задрал цаа явагддаг. Тэгээ 20% нь элэс. Элсний оронд 0.5 хайрга нь илүү тохиромжтой байгаа. 0.5 хайрга гэдэг чинь жижигхэн чулуутай элэс гэсэн үг. Дан элэс болохоор зэрэг бас чигээ алдахаар зэрэг ингээ бүр хатуу барьчдаг. Тийм учраас 0.5 хайрга хийж өгөөд тэгээ 10% нь модны өвтөс хийгээд ингээд хооронд нь хутгаад ингээд багсарч штэ. Тэгэхээр зэрэг тэр бол одоо ямар ч ургамалд тохиромжтой тийм сайхан хөрс олж байгаа. Одоо ийм хөрсөө бэлдэж байгаад тэгээд саяныхаа төвшөнд модоо тариад услаагаа хийн. Услаагаа хийхдээ тогоогийн дүүргэж услаад шингэхээр нь зэрэг дахиж услаад ингээд тэгэхэд бол ямар ч мод ер нь ургандаа яг хаврын цагтууд ер нь нэг салхитай байдаг учраас хөрс их амархан хуурашдаг. Тийм учраас 7 хоногт нэг удаа бол услах хэрэгтэй. Тэгээд одоо ингээд нарны элч багасаад одоо бороо хур ороод эхлэхээр 14 хоногт нэг удаа байх тул болно. Ер нь бас хүмүүс ингээд зарим улсууд хүмүүс болохоор зэрэг модоо тарьчаад тэгээ хайшчдаг нэг тал байдаг. Зарим гисүү хүмүүс нь болохоор зэрэг модоо айгүй гоё ургуулах гэж байн буслаад байдаг. Энэ услаа хийх бол бас ер нь ус утгацнаас бараг л дор идэг. Яагаад гэвэл модны үндэс ялзардаг. Тийм учраас услагааг бол тааруулах хэрэгтэй. Услагааны гормоо бол сайн тааруулж өгөх хэрэгтэй. Гэхдээ яг төдөн хоногт төд гэсэн бас норм тогтож болохгүй байгаа юм. Яагаад гэвэл эн чинь нөгөө хөрсний хуурай шилт чинь цаг агаараас бат нарны юунаас тусгалаас болно тийм ээ. Тийм болохоор зэрэг тэгээ тэр орчин чи одоо бас нэр чигэрхэг газар тийм олон услаад авах шаардлага гарахгүй шүү дээ. Тийм учраас одоо модныхоо хөрсийг үзээд хуурайш гэж нү яаж гэнэ үү хараад тэгээд ер нь нойтон байвал услах шаардлага ерөөсөө байхгүй. Ер нь нэг жоохон өнгөн хэсэг нь эврээд нэг жоохон ингээд нэг хуруугаараа 1 см хэртэй ингээд нэг ямаар ингээд хөрсөө яраад үсгээд доошоогоо ер нь өлөн чихтэй болсон байвал л услана. Нойтон байхад дахиж услах юм бол тэр үл чиг илүү талаар хүрэх аюултай байдаг.
Орчиндөө ингээ мод тарьж ургуулах бол таны эрүүл мэндэд маш их тустай. Яагаад гэвэл энэ тарьсан моднууд чинь таны хөдөлмөр, таны ачийг бол хариулж ургуулсны чи хэрээр танд хүчил төрөгчөөр хангаж өгөн эрүүл мэндэд чинь туслана. Та нэг л мод тариад үүсчих. Тэгтээ дөрвөө тэр ургасан мод чинь таныг аяндаа мод тарих хүсэл сонирхолтой болгож өгнө. Ингээ одоо бүгдээрээ дээдэшийн тарийн ургуулын урамшуулын аянд нэгдээрээ